Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллаж байгаа нийтийн ойлууд цөөхөн зарим нь цэвэр бохирдоо холбогдоогүй, дулаандаа холбогдоогүй гэдэг ингээд янз янзын шалтгаанууд ажиллахгүй байгаа тохиолдлууд ч байгаа. Нэн тэргуунд нийтийн ойлын стандарт дээр банкуудын нойлыг онгойлгох хэрэгтэй байгаа. Банкуд үйлчлүүлж байгаа ахмад хүмүүс бусад банкны үйлчлэгээ авах гэж байгаа хүмүүс нойлд нь орж чаддгүй. Банкны нууц гэж ярьж гин гэсэн. Банкны нууц нойлд хамаагүй баха. Банкнд үйлчлүүлж байгаа хүмүүс нойлд нороо бийцсахаар банкны нууцад халтчих тийм тохиолдол гарахгүй болов гэж би бодож байгаа. Хоёрдугаарт нь шатхуун түгээх станцууд нойлуудаа бүгд онгойлгох хэрэгтэй. Тэгээ шатхуун түгээх станцын нойлууд орсноор шатхуун түгээх станцууд мөн одоо дэсэр дэлбэрэх тохиолдол гарахгүй байхаа гэж бас ингэж бодож байгаа. За том дэлгүүр худалдааны төв моолууд бас тодорхой нийтийн нойлуудаа үйлчлүүлж байгаа хүмүүстээ зааж өгөх шаардлагатай байнамаа. Тэгэхгүй бол төөрүүлэх маягтай байгаа. За дэлгүүрт үйлчлүүлж байгаа хүмүүс 5 дахьтаа яваад нэг нойл орох шаардлага гарна. За тэгэнгүүт нойлоо зааж өгөхгүй. Нойл нь хаана байгаа нь тодорхойгүй. Энэ бол хүний анхдагч хэрэгцээ юм байгаа шүү дээ. Нийтийн нойл гэдэг бол энэ дээр бид нар онцгой анхаарна. Үүнийг стандартаараа бас мөн баталж өгөөрэй гэдэг ийм саналыг хэлэх гэж байгаа маа. Цаашлаад Улаанбаатар хотын зүгээс маш олон дэмжлэгийг үзүүлж байгаа шүү. Цаг наргүй зарим газрууд өөрийн 5 хүртэл үйлчлэгээгээ үзүүлж ажиллаж байна. Орон сууцнд үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн гарагцар, ресторан, паб, бар, лаунжууд 12 цаг хүртэл үйлчлэгээгээ явуулж байгаа. Эдгээр байгууллагууд нойлоо сонгоолох шаардлагатай. Хотын зүгээс ингэж дэмжиж яхад тухайн одоо иргэдтэй нийтийн нойлын үйлчлэгийг үзүүлж их зайлшгүй шаардлагатай байна. Гудамд алхаж байгаад жишээл бийцмар санагдвал нойл орё гэхээр зөвхөн үйлчлүүлж байгаа хүндээ үйлчлүүлнэ гэдэг ийм үгийг хэлдэг. Энэ дээр стандартт оруулж өгмөр миний хувьд санагдаж байгаа.